Тэнгис кинотеатрын баруун талд Амрита баарны хажууд иргэд бужигнаж эмх замбраагүй байдал бий болоод байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсгийнхэн энд ирсэн юм а. Гэтэл 350 мянган төгрөг өгөөд доороо 12 хүн элсүүлээд машинтай болдог гэсэн сүлжээнд орж хохирж үлдсэн иргэд байлаа. Хэдэн хоногийн өмнөөс энэ сүлжээ байрны сүлжээ болон хувирчээ нэг хүнээс 650 мянган төгрөг авч 9 хүн доороо элсүүлсэн байна. Иргэд голдуу өөрийнхөө найз нөхөд хамаатан садан элсүүлжээ. Ингээд бөөнөрөө мөнгө алдаж яахаа мэдэхгүй бужигнаж байна. Иргэд баг болж мөнгө өгсөн гэж байна. Доод талын баг нь 25 сая төгрөг өгсөн байхад 117 сая төгрөг өгсөн багч энд байна. Чи танаас одоо чинь хэдэн төгрөг авсан юм? Би одоо 20 сая төгрөг оруулсан байна. Одоо. Яаж орсон байр маараа зараад 4 сая байрны сүлжээ гаргасан. Өчигдөр 3 цагаас. Арай 10 цаг гэхэд бүх мөнгө авахгүй. Севен дотор нэг төгрөг ч авахгүй. Яа одоо энэ манай удирдлах гэдэг байгаа энэ хүн одоо юу ч мэдэхгүйгээ зогсож байна. Энэ өчнөө одоо хүмүүс өчнөө хэдэн төгрөг тэр мөнгийг яаж олсон? Сая төгрөг байх ч олсон өөрөө тэр 20 сая төгрөгийг бас ах түнээс авсан. Зээсэн бид нар дандаа 9 сая. Жирэхэд 9 сая хэдэн. Дараагаараа дундхай тань. Манай багийн хайгук одоо 5-7 хүн яасан 9 сая. 5-7 хүн танаа багт байт юм байж нэг хүн хэдэн төгрөг өгсөн? 32 сая төгрөг манай багийн хайсан. Тэгээд 100 сая 300 нэг хүн. Жишээл хохирогч юм уу тий? Тийм би одоо энэ компанид эслээд одоо бараг 10 хонжир бүхэл бүтэн 45 сая 550 мянган төгрөг дээрээс нь байрны хөтөлбөр гээд 8 сая төгрөг өчигдөрхөн би өгсөн. 45,550 бид одоо 10 хоногийн өмнө нөгөө нэг яг одоо ингээд эдний шүлжээгийн матриксаараа явах юм бол 4 машинд үсэрчж байгаа байхгүй юу? Тэрийг аавь ихэд авахгүй бидний хойдлын нөгөө нэг очтой хүмүүс нь ингээд сугалж аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өчигдөр энэ хүүхөө өөртөө мэдээлэл хийсэн бид нар нэг хүн 4 саяар орох юм бол эрсдлээ та нар бүгдээрээ ингээд юу эрсдлээ зогсоогоотой алдагдaltaгүй та нар машин авчих юм байна гэхээр бид нар 4 сая төгрөгөөр орсон чинь 30 минутын дараа бидний тушаасан 124 хүний 5 сая 997 мянган төгрөг алга болцсон. Одоо тэр жинхэнэ захирал нь урнаа гэдэг нэг бүдөө авгаа шаруулсан. Тэгээ одоо ингээд бас нэг нь хин гэдэг байгаль гэдэг энэ 3 хүн зохион байгуулад мөнгөө ерөөсө голдоо хуваагаад энэ ч баган хор утгаж хинэн зайлсан мэддэхгүй болгож яа тэгэл яв. Иргэд байраа зарж машинаа худалдан байж сүлжээнд оржээ. Бас болоогүй өөрийнхөө ах トゥ хамаатан садангаа хүртэл мөнгө олохыг уриалж хашаа байшин байр сууцыг нь заруулан байж сүлжээнд уруу татсан байх юм а. Эцэстээ иргэд орох оронгүй унах унаагүй хоцорч яхаа мэдхэ байчхад байна. Аргаа барсандаа тэд орилж хэрэлдэж бас шокийн байдалтай энэ тэнд сууж байгаа дүр зургийг үзэгчтэй харж байна. Энэ сүлжээг эхлүүлсэн байгаль урнаа содном пил нарын хүмүүс байсангүй. Аль хэдийн мөнгө төгрөгөө аваад зугтсан гэж иргэд хэллээ. Харин сүлжээний бизнес эрхэлж иргэдийг шулсан хүмүүсийн гар хөл болж байсан хүмүүс энд харин байцгааж байна. Иргэд тэднийг энэ байрнаас гаргахгүй мөнгөөнийхэн барьцаалсан байна. гэдэг юм байдаг. Урд нь би 350 гэдэг машины сүлжээн дээр дүүгийнхаа өмнөөс очиж падан хийжсэн. Тэднийх яг ингээд гэрээтэйгээ падан хавсарч ирсэн. Тэднийх ямар зохион байгуулалт авах би тэгээд найзынхаа гуйлтаар компьютер дээр суугаад шивэлт хийсэн юм байна. Одоо эцэс ийм үрдэнд орчоо сууж. Тэгвэл зүгээр хүний гар хөл болчихчихээд гэсэн үг. Ажлаад ийм л болж байгаа шиг байна тийм. За захирал нь Тоёгийн уран чимэг гэж хүн байгаа, байгалмаа гэж хүн байгаа. Содном бил гэсэн 3 хүн одоо энэ одоо төрийн бас байгууллага байгуулчаад одоо хүмүүсийг автомашинтуулах хөтөлбөрөөр явуулж байгаа хэвчээ өөрсдөө маш их хэмжээний одоо алдагдaltaд ороод алга болчихсон байж байгаа. Тэгэд энэний одоо хилмигдэл болж би жишээлбэл өөрөө яг энэ компани зүгээр дэмжигчээр ажилладаг хүн. Наа содном бил хоёр маш олон хүмүүсийг машины сүлжээнд урайлан дуудаад бүр бужигнаад мөнгө аваад ихэлсэн байсан. Мөнгө аваад ихэлсэн байсан. За энийг бол дараа нь гаргасан байгаа. Энэ бол 2 дахь 3 дахь гэрээ. За ингээд юу болж байгаа юм бэ? Яаж авсан чи энэ ч ирээд бидний ажил туслаад өгөө. Туслаад өг гэсэн. Тэгээд содном билэгч маань өөрөө тэнцээ одоо охин нь суугаад мөнгө ураасан. Урнаа нь өөрийнхөө талын хүнийг авчраад мөнгө ураасан. За тэгээд энэ асуудлын мөнгө төгрөгийн асуудал юунаас бод би мэдсэн бэ гэвэл цагдаа нар ирэх гэж байна гингүүтээ урнаа цөнгөтэй мөнгө аваад гэртээ арьсан байгаа юм. За үлдсэн мөнгөний содон бил аваад бас банк руу шийдвэрсэн би тэрийг мэдэхгүй. Тэгээд тэрийг би мэдсэнд хоорондынхын яриа сонсоход 99 сая төгрөг авч явсан гэсэн чинь 97 сая төгрөг байж тээ гэн би мэдсэн байхгүй юу. Тэгээд би одоо өнөөдөр яагаад урд шүнжэнгөө энд суугаад эдгээр тайлбар хийгээд энийг яагаад байгаа юм бэ гэхэд миний одоо гарын үсгээд нэг ч мөнгө төгрөг гараагүй бүх хамаатан садан урнаагийн содон билийн талын хүмүүс байсан. Дараа нь харин энд байгаа иргэдийн зарим нэг нь бидний камерыг авч шитгэхийг оролдож элдв үгээр харааж байлаа. Тэд эвтэйхэн аргалж байгаад мөнгө авах санаатай байгаагаа хэлсэн юм.
Тэгээд бүр энэ тухай мэдээлэх хэрэггүй гэж дарамтлж байлаа. Ард түмний дуу хоолой болох үүрэгтээ бид дахиад хэн нэгэн холигтуулахгүй байгаасаа, нэг иргэнч сүлжээнд орохгүй байгаасаа гэсэндэ энэ мэдээллийг бэлтгэн үзэгч танд хүргэлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн бидний ард байгаа энэ хашаан дотор шуу гэж бичгэнж байгаа хүмүүсийг харж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд байгаль эрдэнэ сан гэдэг одоо төрийн бус байгууллагад нэг хүн 654 доошоо хүмүүс элсүүлээд ингэж мөнгө өгсөн байна. Тэгээд өнөөдрийн байдлаар яг дээр нь байсан одоо ноёдууд нь алга болчихсон гэж хэлж болохоор өөрөөр хэлэх юм бол хүчнээ олон хүмүүсийн мөнгийг аваад хохирооцсон ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр энэ мэдээлэлээс бид үзэгчтэй ганцхан зүйлийг хэлмээр байна. Юу вэ гэхээр өнөөдөр сүлжээ бол пирамид хэлбэрээр явдаг. Өөрөөр хэлэх юм бол дээдлийн хүмүүс нь хожоод хүмүүс нь алдаж хоцордог ийм л нийгэм болчиход байна. Тэгэхээр энэ дээр яг төр засгийн зүгээс хяналт тавихгүй бол өнөөдөр хин дуртай нэгэн сүлжээ гаргаж ирээд хүмүүсийг хохирох байдлаар ажиглагдсаар байна. Батгшиг Шагаан нар мэдээллээ.